Сайн байцгаана уу? Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зэрэглэн хүргэдэг хуулийг энгийнээр ярилцлагын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийнхаа дугаараар цагдаагийн ерхий газрын урьдчилан сэргийлэх газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хилцээний ахлах мэрэгжилтэн цагдаагийн дэд хурандаа Хатанбаатар оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар хоёулаа үеийнгийн дарамт дээрхлэлтийн талаар ярилцах болно. За тэгэхээр юун түрүүнд одоо үеийнгийн дарамт дээрхлэлт гэж юу юм бэ гэдэг талаар танаас тодруулах хэрэгтэй байх гэж бодож байна. Яагаад вэ гэхээр энэ талаар ингээд судлаад үзсэн чинь одоо үеийнгийн дарамт дээрхлэлт гэдэг маань яг ямар хэлбэрээр илэрдгийг гэдгийг хүүхдүүд хөвчлэн мэддгүйгээсээ болоод одоо ингээд хин хаана хандхаа мэддгүйгээд судалгаан дээр гарсан байна лээ. Тэгэхээр үеийнгийн дарамт дээрхлэлт одоо ямар хэлбэрээр одоо илэрч болдго юм бол. За үеийнгийн дээрлэхэлтэй за энгийнээр тайлбарлахаар одоо ерөнхийдөө бол тухайн хүний эрхийг нь зөрчиж байгаа үйлдэлүүд маань орж байгаа юм дээр. Тэгээд яг үеийнгийн дарамт дээрлэхэлт бол одоо үеийнхнийхээ дунд нэгнийхээ эрхийг нь зөрчөөд за бие махбодд нь халдах, за сэтгэл санаагаар нь за бүр одоо нөгөө цахим орчин ч гэсэн тийм ээ. Хүүхдүүд нэгнийгээ ялгуурлан гадуурхах за тэгээд бие махбодд нь халдах зэргээр олон янзаар илэрдэг юм бол. Одоо бас магадгүй хүүхдүүд маань цахим орчныг бас их төлхөө хэрэгэлдэг ч тий. Цахим орчинд бол магадгүй одоо хин нэг одоо доромжлох ч юм уу тий ямар нэгэн байдлаар зураг хүргийг нь тавих ч гэдэг юм уу. Энэ маань бас дарамт дээрлэхэлтэд орох байх л та тий. За яг өсвөр насны хүүхдүүдийн дунд за сургууль ерөнхий боловсролын сургуулиуд одоо ер нь яг нөгөө цахим орчин хөгжсөн. За үүнийгээ дагаад мэдээж хүүхдүүд хоорондоо мэдээлэл солилцох нөгөө ангийнхан сургуулийн ингээл нөгөө групп чатууд нээсэн тий. Иймэрхүү яг хэрэгцээтэй мэдээлэл солилцох нэг давуу талтай боловч бас яг нөгөө хүүхдүүд маань энэ зүйлийг ашиглаад бусдын талаар худлаа мэдээлэл тараадаг. За нэгсгол одоо нэгнийхээ талаар худлаа мэдээллийг тавиад за түүнээс болоод нөгөө хүүхд маань одоо сэтгэл санаагаар унах за тэгээд сэтгэл санааны болон бие махбодын гэмтэл авах за бүр цаашлаад амь нассан ч гэсэндээ аюул дуртах маш том эрсдэлтэй зүйл байгаа юм дээр. Тэгэхээр хүүхдүүд болохоор яг нөгөө тоглоом шоглоом хийж ин гэдэг утгаар нэгнийгээ за энийг ингээ хэлчихье гоё инээдтэй гэдэг байдлаар ч юм уу мэдээлэл оруулцдаг. Гэтэл нөгөө хүүхд маань тэрийг хүлээж авахаараа сэтгэл зүйд нь маш том гэмтэл үүсээд за түүнээсээ болоод хаана хинт хандхаа мэдгүй ганцаараа шаналж явсаар байгаа зүйлдээ одоо амнасаа ч алдах бүр ийм эрсдэлд ордог ийм зүйл байгаа. Манайд бас тэгжсэн л та одоо нөгөө нэг миний хамрыг тийм гахааны хамар шиг гэлээ гэд тэгжсэн. Одоо энэ маань бас нэг талаараа доромжлол хэм одоо дээрлэхэлтийн нэг хэлбэр болж болох уу? Тэг болно. Чи одоо хүний одоо нөгөө Монгол улсын үндсэн хууль дээр байгаа шүү дээ хүний эрхтэр хүн нэрээ тийм ээ хүнийг одоо гадаа төрөх байдлаар эсний өнгө шашин шүтлэг гэл энэгээр нь ялгуурлан гадуурхаж болохгүй гэдэг. Энд чинь ерөнхийдөө бол нэг талаараа тухайн хүнийг одоо бие махбодын онцлогоор нь ингээд ялгуурлан гадуурхаад урамжлаад байна л гэсэн үг болж байна. Тийм ээ тий. За тэгэхээр энэхүү гэмт хэрэг маань төлхөө одоо сургуулийн орчинд гарч байгаа. Тэгэхээр энэ дээр нийгмийн ажилтан багш нар маань одоо ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ? За дээрлэхэлт ерөнхийдөө сургуулийн орчинд үлдэж байгаа. За ер нь аль сургууль дээр очисон хүүхдүүдээс нөгөө санал асуулга юм авахд ер нь ямар нэг байдлаар дээрлэхэлт өртсөн. За нэгсгэл ямар нэг байдлаар би бас дээрлэхэлт үлдсэн гэсэн ийм судалгаанууд байдаг. За яг сургуулийн орчинд багш нийгмийн ажилчид бол яг энэ дээрлэхэл үлдэгдээд байна гэсэн энэ зүйлийн талаар хэрвээ мэдээлэл авсан бол энэ дээр нь тэр дорн таслан зогсох арга хэмжээ авах хэрэгтэй. За мэдээж ангийнхандаа тий сурагчдад хандаад за та нарын гаргаад байгаа энэ үйлдэл чинь бол бусдын эрхийг зөрчиж гин тий нэгнийгээ дээрлэхэд дарамтлаж байгаа ийм үйлдэлээ гэдгийг бас хүүхдүүдэд маш сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. Тэгээд ер нь дээрлэхэл болохоор дээрлэхэгч, дээрлэх үйлдэлэгч за тэгээд мэдээж түүнийг хараад байж байгаа бас хүүхдүүд байгаад. Яг зөвхөн дээрлэхэгч, дээрлэхүүлэгч хоёулахнаа
тулаад яг энэ дээрийн дээрлэлт явагдана гэсэн ойлголт бол ер нь бараг байхгүй тий. Яг түүнийг нь мэдсэн, харсан, хараа зогсож байгаа гэд хүүхдүүд байгаа. Тэгэхээр эдгээр хүүхдүүд ч гэсэн ер нь одоо энэ дээрлэлтийн талаар мэдээлэхгүй, харсан ч хараагүй юм шиг байгаад байна гэхээр тухайн хүн ч гэсэндээ өөрөө дээрлэл үлдээд байна л гэсэн үг. Тэгэхээр ер нь энэ төрлийн ийм үйлдэл гарч байгаа бол нэг насанд хүрсэн итгэж болохоор том хүнд за сургууль дээрээ бол нийгмийн ажилтнаа юм уу багштай за гэртээ бол аав ээжтэй юм уу тий манай сургууль дээр ийм болоод байна гэдэг байдлаар мэдгэж яхад зүйтэй. За сая тэгэхээр цагдаагийн ерхий газраас одоо үеийнгийн дарамт дээрхлэлтээс урдчлан сэргийлэх чиглэлээр аян өрнүүлсэн. За тэгэхээр энэ хүү хаяны талаар бас та ямар хуу арга хэмжээнүүд хэрэгжүүлсэн энэ талаар яриач. За ер нь яг хүүхдүүдийн дунд энэ үеийнгийн дээрлэлт бол маш их байна гэж хаан л ярьдаг тий. Тэгэхээр үүнээс урдчлан сэргийлэх за энийг яаж таслан зогсоох юм за энэ гараад байгаа энэ үйлдэлийг яаж бууруулах вэ гэдээ бас нэлээдгүй их судалгаа хийсэн. За тэгээд энийхээ үндсэн дээр сая энэ оны 4 сарын 8-ны өдрөөс 1 сарын хугацаатай дээрлэлт эдгэрэх ёсгүй гэдэг аяныг цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулсан. За энэ дээр боловсролын ерөнхий газар, за нийслэлийн боловсролын газар, нийслэлийн засаг даргын хамгааллын газар гэдэг олон байгууллагууд энэ үйл ажиллагаан дээр хамтарч ажилласан байгаа. За ерөнхийдөө нэлээд өргөн хүрээгээр те боловсролын байгууллагууд ороод ирэхээр ерөнхийдөө сургуулиуд руу ч гэсэндээ нөгөө хүргэх ажиллагаа гол нь яг энэ үеийнгийн дээрлэл маань сургууль дээр явагдаад байгаа учраас бид нар сургууль руу хурж ажиллахын тулд энэ боловсролын ерөнхий газар, нийслэлийн боловсролын газар бас ингээд хамтраад ажилласан байгаа. За яг энэ аяны маань гол зорилго болохоор хүүхдүүдэд за дээрлэл гэж юу юм те одоо энэ бусдыгаа дээрлэхэд байгаа хүүхдэд энэний чинь хор уршиг нь ямар юм бэ гэдэг. За тэгвэл нөгөө дээрлүүлээд байгаа хүүхдэд чинь сэтгэл санаа бие махбодын хувьд ийм хүндрэлтэй тэгээ хор уршигтай эн чинь ингээ цаашгаа дамжраад яваад ах юм бол зөрчил тэгээ гэмт хэрэг болоо чи бүр гэмт хэргийн холбогдогч болно гэсэн талаас нь. За тэгээд багш ажилчдын хувьд одоо энэ энэ дээрлэлтийн талаарх ойлголтыг сурагчдад яаж хүргэхгүй те ийм зүйл тохиолдсон бол хаана хэрэг яаж хандах уу гэдэг. За эцэг эхчүүдэд ч гэсэндээ чиглээд хүүхдүүдийн талаар хүүхдтэйгээ сайн ярилцаарай, сургууль дээр нь юу болж юм те. Зүгээр нөгөө бид нар чинь өсвөр насны хүүхдүүдийг за одоо нөгөө шилжилтийнх нь нас болж гин гээл одоо нөгөө шилжилтийн насн дээрээ байгаа юм чинь ингээд дуугаа хураачдаг. За нөгөө ганцаараа байх орчингоо бүрдүүлэх гээд ингэдэг гэд бодоод байдаг. Гэхдээ бас бид нар эцэг эхчүүд үнийг өсвөр насны шилжилтийн насна гэд андуураад байдаг. Гэтэл нөгөө хүүхд маань бас үеийнгийн дээрлэлд өртөөд тийм байдалтай байгаад байгаа юм шиг үстэй гэд бас эцэг эхчүүдэд хандсан иймэрхүү төрлийн мэдээлүүд гэд эдрийг эцэг эхчүүдэд хүргэх ийм арга хэмжээнүүд авсан. За ерөнхийдөө л яг бид нар энэ бүхэл талаар нь дээрлэлийн талаарх бараг 170 гаруй мэдээлэл боловсруулсан. Нөгөө постэр, видео, штор гээл те яаж иргэд олон нийтэд хүргэх боломжтой байна гэсэн байдлаар 170 гаруй мэдээллийг хүргээд захим орчин за тэгээд бит байдлаар ч гэсэн энэ мэдээллүүдийг хүргэсэн. За энэ дээр бас одоо төрийн болон төрийн бус байгууллагууд за одоо өргөн телефоны 4 оператор компани гэтэл масс мессежийг иргэд рүү хүргэсэн. За 25 6 орчим телевизээр нөгөө аянтай холбоотой видео шторкуудыг гаргасан. За нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа 12 FM. За тэгээ орон нутгаас бас нэмэгдээд бас 23 4 FM-ээр бас байнгын энэ төрлийн шторкууд за тэгээ нэвтрүүлгүүдэд гээд оролцох байдлаар. За мөн бүх улс даяар бүх ерөнхий боловсролын сургуулиуд дээр нэгэн зэрэг бас энэ дээрлэлийн талаар хичээлийг оруулсан байгаа. Яг эндээс нэгдсэн байдлаар хичээлийнхаа загварыг бэлдээд яг хүүхдүүдэд энэ мэдээллийг хүргэх ёстой гэдэг байдлаар нэгдсэн нэг мэдээлэлээ бэлтгээд бүх сургуулиуд тараагаад багш нар цагдаагийн ажилчид гээл бүгдээрээ яг орон даяар нэгэн зэрэг энэ сургалтыг бас зохион байгуулсан. За мөн шилдэг 500 сурагч тэгээд нөө сурагчдын холбоо гэж байдаг тий. Эдгэртэй хамтраад бас бид нар UB Баласын концерт их технэмдэр бас эвент зохион байгуулсан. Энэ дээр бас 3000 орчим сурагчид оролцсон байгаа.
За тэгээд дуучин таандар буюу үлзий учрал бас энэ аян дээр бидэртэй хамтраад за энэ нөгөө та намайг мэднэ хийжээ гэд яг энэ дээрлэгтэй холбоотой дуу гаргаад тий энийгээ бас нийтэд хүргэсэн байгаа. За тэгээд нөгөө клипний зураг авалтанд нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас бас оруулсан гэд бас олон төрлийн ажлууд хийгдсэн байгаа энэ дэр. Хоёр одоо сурагч байлаа гэхэд нэг нь нэгэндээ дарамт дээрхлэлт учруулж авах юм бол одоо хүндлэнгийн нэг гэрч сурагч юм уу байдаг ч юм уу те. Энэ тохиолдолд бас нөгөө сурагч маань бас энэ талаар те тэрийг гэрч болсон сурагч маань одоо иргэн тойрныхоо том хүнд ч юм уу эсвэл нийгмийн ажилтан багштай одоо ийм зүйл тэр сурагч хин нэгэн сурагчд ингээд үзүүлж байсан шүү гэдгийг бас хэлж явах нь чухал ах те. Тийм. Бидний ер нь энэ саяны аяны зохион байгуулсан гол зорилго маань бол ер нь тэр яг нөгөө дээрлэхэд байгаа хүн. За чи яг одоохондоо нөгөө өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг те одоо бус дээрхийг зөрчиний дарамт дээрлэхэлд үлж гин гэж мэдхгүйгээр бас энийг үлдээд иж магадгүй. Тэгвэл энэ дээрлэхэл гэдэг чинь ийм юм байгаа шүү те. Дээрлэхүүлж байгаа хүнд бол жинийг ингээд байх ёстой зүйл мэтээр хүлээж аваад ингээд чимээгүй өнгөрөөл ах юм бол энэ үйл явдал чинь ингээд автагтаал байна. Тэгэхээр энэ талаар заавалчгүй мэддэгдээч гэдэг. Тэгээд нөгөө хараад байж байгаа дээрлэхэлтийг харсан ч хараагүй юм шиг байдаг. За эдгээр хүмүүст чи хэрвээ энэ талаар бас тэгээ найзынхаа нулимс одоо найз чинь нүдэнд ингээд нулимстай найз чи үйлээд байж байгаа чи нэг ингээд хараад зүгээр өнгөрөөд ах юм уу? Эн чинь байж болох зүйл мөн үү биш үү те? Одоо ингээ хамгийн зоригтой хүүхдүүд л бусдын өмнөөс зогсдог. Тэгэхээр чи энэ үйлдэлийг таслан зогсоох чиглэлээр тий багштай хэл, нийгмийн ажилтнаа хэл, аав ээжтэй хэл. Хэрвээ энийг одоо ингээ таслан зогсооход чи оролцохгүй яваадах юм бол хизээ нэг өдөр чи ч гэсэндээ өөрөө охирогч болж иж магадгүй шүү гэдэг байдлаар ер нь л яг бүхэл хүүхдүүд рүү чиглэсэн мэдээллүүдийг хүргэхийг зорьсон байгаа юм дэр. Энэ дээр бас нөгөө нэг ихтгэл даасан хүн гэдэг бас амар чухал юм шиг санагдсан. Сурагчид маань бас нөгөө нэг зарим нэг тохиолдолд одоо би ингээд хэлчихвэл нөгөө хов зөөсөн гэдэг зүйл рүү орчих юм шүү гэж бас боддог юм шиг санагдсан. Тэгэхээр бас нөгөө нэг зүгээр л ийм зүйл болоод байна шүү, эргэн тойронд минь болоод байна шүү гэдгийг яг тэр ихтгэл даасан хүндээ одоо бас ингээд шууд хэлждэг байх нь бас чухал юм шиг байна лээ. За тэгэхээр сая одоо үеийн дарамт дээрлэхэлтээс урдчлан сэргийлэх чиглэлээр аян өрнөд дууссан. Тэгэхээр энэхүү аяны үр дүн ер нь хэр байсан бэ? За энэ маань 1 сарын хугацаанд зохион байгуулагдаад дууссан. Тэгээд яг аяны үр дүн гэхээр ерөнхийдөө өсвөр насны хүүхдүүд насанд хүрээгүй хүннээс үйлдэгдэг гэмт хэрэг зөрчлийн дийлэнхийг нь бусдын бие махбодод гэмтэл учруулах гэмт хэрэг эзэлдэг байна. Тэгэхээр одоо нэг үеийнгийн дээрлэхэлт гэдэг маань одоо нэгнийгээ дарамтлсан, дээрлэгсэн энэ байдал нь явандаа нөгөө нэгнийгээ одоо нөгөө дээрлэгээд за ихэндээ мөнгө төгрөг нэгтгэж байдаг юм уу байж байгаа сүулдэ бие махбодд нь халдаа зоддог болоод за тэгээд энэ мэдээж тухайн хүүхдэд гэмтэл учруулсан тохиолдол энэ маань гэмт хэрэг зөрчил болоо явцдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ аяны явц маань бас нөгөө урьдчилан сэргийлэх чиглэлийн агуулж зохион байгуулагдсан. За тэгээд яг бид нар энэ аян дуусаа сая өнгөрсөн оны өмнө үетэй хүүхд насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн байдалтай харьцуулаад үзэхээр сая яг аян явагдсан энэ 1 сарын хугацаа маань өмнөх оны мөн тухайн үетэй харьцуулгаад гэмт хэрэг яг энэ төрлийн гэмт хэрэг зөрчил 9.5% буурсан эерэг үзүүлэлттэй гарсан байгаа. За тэгэхээр хоёулынгийнх нь ярилцах цаг бас дуусж байна. Танд бас хилээгүй үлдсэн хилэх зүйл байвал сонсогчдод үзэгчдэд маань хэлээч. За нэгэнт бид нар энэ үеийн дээрлэхэлтийн талаар ярьсан болохоор бас эцэг эхчүүдтэй хандаад асран хамгаалагч нартай хандаад бас цагтаагийн байгууллагаас за та бүхэн хүүхдийн сурж байгаа тэр сургуулийн орчин ямар байгаа тий бид нар хичнээн завгүй ажил төрөлтэй ч гэсэндээ нэг орой гэртээ очсон хойно нэг хүүхдтэйгээ нэг 20-30 минутын нэг заавалчгүй гаргаад нэг өдөр бол сургууль дээр болсон зүйлийн талаар тухайн хүүхд маань бас юу бодож юу санаж явж тэ хүүхдтэйгээ гоё нээлттэй ярилцаад хүүхдтэйгээ одоо хүүхдүүд аав ээжтэй итгэж ярьдгүй зүйлээ найздаа ярьдаг шиг та яг
хүүхдийнхаа сайн найз нь байгаа чи тий хүүхдтэйгээ сайн илүү илэн далангуу яриач хүүхд чинь танд итгээд бүх зүйлээ ярьдаг ийм болтол хүүхдтэйгээ сайхан найзлаач гэж бас зөвлөмөр байна. Тэгээ түрүү нөгөө ярианы явцад би хэлсэн. Та хүүхдээ одоо яг өсвөр насны хүүхд байна. За одоо нөгөө шилжилтийн наст нь болоод ингэж байгаа байлгүй дээ гэд бас тоохгүй өнгөрөөгөөд ээж бас болохгүй шүү. Хүүхд чинь хичнээн шилжилтийн насн дээрээ байгаа ч гэсэн нөгөө шилжилтийн насных нь онцлог биш. Хүүхд маань бас сургууль дээрээ дээрлэлж өртөөд дуугаа хураагаад хинт хэлхээ мэдгүй дотроо шаналаад яваад байгаа ч юм билүү бас яаж мэдэх вэ гэхээр бас та бүхэн хүүхдүүдээ сайн анзаараад хүүхдүүдтэйгээ сайхан илэн далангуй ярилцдаг байгаа ч гэж бас хэлмээр байна. За баярлалаа танд. Энэ удаагийн ярилцлагын дугаарт маань ирж оролцсонд. За баярлалаа. За энэ удаагийн дугаар маань өгөр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл төв баяртай.